За та бүхэнд орой минь хүргэе. За шинэ томилогдож байгаа сайдраа дэмжиж байгаа. За манай эрүүл мэндийн салбарт эмч гишүүн томилогдож байна. Энэ бол маш их давуу талыг авчирдаг учраас одоо дэмжиж байгаа. Эрүүл мэндийн салбарыг бас хоёртой удирдах сайдар ажиллаж байсан хүний хувьд чин бүрэн гишүүнтэй өнгөрсөн хугацаанд бас нэлээдгүй хамтарч ажиллаж байсан мэдэх хүний хувьд нэг 3 зүйлийг анхаарч ажилласаа гэж бодож байгаа. Нэгдүгээрт энэ бодлогын хийгдэж исэн томоохон ажлуудыг цааш нь үргэлжлүүлж үр дүнгийн үзээсэй. Энэ дотрын захимжилтын бодлого бол одоо өнөөдөр манай эрүүл мэндийн салбар 100% захимжихад энэ ажил нь 90% явж байгаа. Энийг үүсгэх юм бол ард иргэдэд эмч эмнэлгийн ажилчид маш их хэрэгтэй зүйл бол. Хоёрдугаарт энэ төвлөрөн сааруулах бодлого энийг бид нэр аймаг орон нутаг ард иргэд амьдарж байгаа бүс нутагтаа тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж байгаа. Гэх мэтлэн энэ хэрэгтэй ард иргэдэд үр өгөөж өгөх энэ бодлогуудыг үргэлжлүүлж ажилласаа гэж хүсэж байгаа. За хоёрдугаарт энэ салбарын ажлыг яг үнэхээр гүн рүү норж асуудлуудыг нь тогтоож гарц гаргалгааг нь шийдэж ажилласаа. Аль болох хий хоосон энэ поперлоос жоохон холоож ажилласаа гэж ингэж хүсэж байгаа. За 3 дугаарт ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж энэ салбарт хийгдэж байгаа энэ ажлуудыг бодлогуудыг бас үргэлжлүүлж авч яваасаа. Ялангуяа энэ эмэн дээр хийгдэж байгаа бодлого нэг их усүрийн худалдаа авалтын асуудал энэ хууль шинэ гарсан хууль номынхаа дагуу хийгдэж байгаа энэ ажил бол ард иргэдэд үр өгөөд өнөөдөр үр дүнгээ өгөөд одоо ард иргэдийн цаашаалыг хүртээд явж байгаа энэ ажлуудаа хийж хэрэгжүүлээсэй гэдэг ийм зарчмын 3 зүйлийг танаас хүсэж байгаамаа. За тэгээд ерхий сайд хэлж байгаа ер нь энэ цаашдаа энэ эрүүл мэнд боловсролын салбараа өндөр түвшинд дэмжиж ажилланаа. Энэ хүний хөгжлийн асуудлыг ер нь онцгой анхаарна гэж байгаа. Тэгвэл эрүүл мэндийн салбарын одоо хувьд санхүүжилтэн гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн одоо улсын хэмжээнд одоо анхны энэ салбар байгаад байгаа. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд голдөрлөө бас чамгүй олоод явж байгаа. Одоо энэ тавигдж байгаа төсөв мөнгө нь хүрхгүй байгаа учраас ингээд тусламж үйлчилгээнд дээр зайлшгүй хязгаарлалт хийгээд байгаа. Тэгээ энийг жил болгон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 1%-аар нэмэгдүүлж яваад өнөөдрийн байгаа 3%-ыг 28 он гэхэд 6% төрөгжих юм бол эрүүл мэндийн салбарын чи асуудал тэр чигээр бүрэн шийдэгдэх гээд байгаамаа. Санхүү мөнгө нь хүрэлцээтэй байхад тусламж үйлчилгээ нь энтэйгээ уялддаг. Энэ гол тогтолцоог бий болгоод амжилттай явж байгаа. Тэгэхээр эх оны төсвийг та яг 4%. За асуултаа нэгмсэн 1 минут нэмээд. Тэгэхээр энэ манай эрүүл мэндийн салбарт хийгдсэн санхүүжилтийн хувьд энэ томоохон реформыг яг дэмжиж бодит биелэлээ олж ямар нэгэн тусламж үйлчилгээнд дээр хязгаарлалт хийхгүйгээр ард иргэдэд тусламж үйлчилгээ хүрэх энэ боломжийн санхүүжилтийг бий болгохын дотоодын нийт бүтээгдэхүүний 6% хүрэхийн тулд эх онд 26 онд 4% төргийе, 27 онд 5, 28 онд 6% төргийе гэдэг зорилтыг тавиад 26 оны төсвийн төсөөллийг дотоодын нийт бүтээгдэхүүний 4%-аар өгсөн байгаа. Энэ бол энэ 4% төрөхэд нэг тийм хүнд асуудал биш. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад байхгүйгээр 4% төрөгжих боломжтой энэ тоо судалгаанууд байгаа. Тэгэхээр энийг эх оны төсвийг яг 4% хүргэж та бүхэн маань ингэж ажиллах уу гэдэг энэ зүйлийг ерөнхий сайд сангийн сайд нараас одоо тодруулж асууя. За сангийн сайд болдын жавхлан хариулна. За өнгөрсөн сайдаа та өөрөө одоо төсөв мөнгө сайн мэдэх хүний хувьд асуулт маань нэг л тиймэрхүү байна да. 2026 оныхаа төсвийн хүрээний мэдгдлээ бид баталчихсан шүү дээ их хурлаар. Тэгээ одоо бид тодтол орж байна. Тэгэхээр энэ тодголын дараах дүн 2026 оны төсвийн суурь болно. Дандаа агшиж орно. Аль салбарын төсөв энэ жилээс тэлж чадахгүй, ямар ч боломж байхгүй. Дотоодын төсвийн өсөх хэрээр бид төсвөө одоо аль болох өсөхгүйгээр хэмнээд танаад за илүү их одоо үр дүнтэй нэг төгрөг бүрээр илүү өгөөж бүтээх ийм бодлого руугаа
ингэж явж байгаа. Ийм үед яг номинал дүнг дотоодын нөлөөлөлтөнд харьцуулж өсөх нь гэхээсээ илүүтэйгээр тухайн салбар зарцуулж байгаа нэг төгрөгөөр илүү их одоо үр дүн, илүү их одоо имчилгээ үзүүлэх, илүү их одоо хүртээмжтэй байх тэр менежментийг яах хийх вэ гэдэг дээр л одоо сайдар маань одоо ухаан зарцуулах ёстой юм байна. Тэгэхээр эх жил бол энэ жилээс нэмэгдэх ямар ч боломж байхгүй. За тодруулсан. Лувсан Бямбагийн мөнх хэсгэлэн гишүүн асуултсан.